Тэгэхээр энэ үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжихэд бол хууль эрх зүйн орчин шинжил маш чухал. Одоо салбарын хөдөө аж ахуйн хуульд болж байгаа. Тэгэхээр энэ салбарынхаа үндсэн хууль буюу хөдөө аж ахуйн хуулиар нэгэн яралтай өргөн барьж батлуулах шаардлагатай байгаа. За Монгол Улсын ерөнхий хүчний хамгааллын газар хүн шүдэ аж ахуй яам, байгаль орчин хүн шүдэ аж ахуйн байнгын ороотой хамтарсан олон төрлийн ажлуудыг зохион байгуулж байгаа. За мөн сая 3 сарын 3-ны өдөр баялаг бүтээгчдийн нэгдсэн зөвлөгөө зохион байгуулж 24 төрлийн шийдвэр төрөөс гаргасныг албан ёсоор танилцуулсан. За энэ 4 сарын 1-ний хугацаанд хэтрэхгүйгээр багтаан энэ жил 1 их 80-ийн зээлийг одоохоор арилжааны банкуд маань шийдвэрлсэн байгаа. Тэгэхээр энэ хууль эрх зүйн орчин маш чухал. Дээр нь манай ажлын албанаас сургалтуудыг зохион байгуулж байгаа. Өнгөрсөн 7 хоногт гайд болон дотрын газартай хамтарсан сургалтыг зохион байгуулсан. Энэ 7 хоногт төрийн худалдаа авалтын ажиллагааны газартай хамтарсан сургалтыг зохион байгуулах гэж байна. Мөн маргааш өглөө зээлийн Балтан даалтын сангийн хүмүүстэй хамтарсан өгдөн цайны арга хэмжээ гэх мэт маш олон төрлийн арга хэмжээг хүнсний хувьсгалын хүрээнд зохион байгуулад явж байна.